За хамгийн чухал бас л чухал асуудлууд орж ирж байна да. Энэ бол бүр нийтлэг чухал. Тэгээ миний асуух асуулт бол энэ хүмүүс их сайн хөдөлмөрлөж сайн юм хийжээ. Тэгээ барьцтай ямар ч тодорхой юм алгал да. Нийгмийн даатгалын сангийн ингээд өргөн мэдүүлсэн тохиолдолд энэхүү тулгымцсан асуудлын тодорхой хэсгийг шийдвэрлэх боломжийг судалж оруулах 2 дээр байгаа. Хийдлийг арилгах эрх зүйн орчныг бүрдүүлэх 3 дээр байгаа. 4-р юм дээр нь бол энэ итгэлцүүр тооцож байгаа аргачлаа наривчлан боловсруулж хэд хэдэн хөлбөрөөр тооцоолж аргачлаа яаралтай албажуулж олон нийтэд сурталчлах гэж байгаа. Соён гэгэрүүлэх, хөгжүүлэхэд хууль эрх зүйн орчныг бий болоход анхаарах, тодорхой ангид анхаарах 7-р зүйл нь тодорхойлох зэрэгт анхааран ажиллах шаардлагатай байна гэсэн ийм л 7 зүйлийг бичсэн байна. Дандаа анхаарах, наривчлах шаардлагатай байна, чухал байна. Өнөөдөр хүртэл энийг хариуцж байгаа улсууд нь энэ хөдөлмөрийн яам, одоо энэ нийгмийн хамгааллын яам энэ асуудал дээр тодорхой хувилбарууд гаргасан уу? Мэргэжлийн байгууллагууд нь тэр янз бүрийн тооцоо судалгааны эн чинь мэргэжлийн ажил шүү дээ. Эн чинь сонирхчдын ажил биш. Тооцоо судалгаа хийсэн үү? Хийгээд өнөөдрийн энэ манай иргэдэл даргаар ахлуулаад энэ 5 хүн дээр дүгнэгдээд ийм хувилбар одоо их хурлаар оруулж батлуулмаар байна гэдэг ажлын хэсгийн санал байх ёстой гэж би ойлгож байна л да. Тим ямыг та нар мэргэжлийн төвшөнд гаргаж өгсөн үү? Эндээс би юу ч харсангүй. Би шүүмжлээгүй шүү. Ингэж хийн гэдэг том ажил. Ийм шаардлагатай байна, энэ чухал байна, хоошид анхаарай гэдэг бол чухал ажил. Барьцтай ямар нэг юм хийсэн үү? Одоо ч зах зээлд ороод 30 жил болчихлоо. Хоёрт нь нэг юм асууя да. Та нар одоо арай мэргэжлийн улсууд байна. Бид solidarity системээр яваад байгаа мó, contributory системээр яваад байгаа мó? Яг аль нар нь яваад байгаа юм? Одоо би энэ 6-р асуулттай холбогдуулж сууж байгаа шүү. Давхаргад тогтолцоо хөгжүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж байгаа. Давхар даатгалын тогтолцоог л яриад ах шиг байгаа энэ. Нэр нь бол одоо энд олон давхаргад тогтолцоог яриад байна. Бид энэ систем нь яг алиугаар явж байгаа юм бэ? Solidarity хэвээрээ юм уу эсвэл бүр ямар ч системгүй болсон уу? Миний 2 дахь асуулт энэ. 3 дахь асуулт бол энэ одоо сурталчилнаа, гэгэрүүлнэ л гэдэг. Өнөөдөр хүртэл ерөөсөө юм хийгээгүй юм. Өнөөдөр хин тухайн ороод энийг хийх гэж байгаа юм. 4-р асуулт. Энэ итгэлцүүр тогтолцооны аргачлалын тал дээр ер нь бол сурчилж судалнаа л гэдэг. Ямар судалгаа байхгүй юм уу? Миний асуултыг ойлгомжтой байгаа гэж найдаж байна. Би тодорхой хариултууд авъя. За, хэд номер уу? Ажлын хэсгээс асууж байна тийм үү? За, 4 номер Бачаргал дарга. За, Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. Нийгмийн даатгалын ерөнхий газар Бачаргал. За, эхний асуулт нь солидарity системээр явж байна уу гэдэг асуулт байгаа. Тэгэхээр одоо бол бид нар 9 оны нийтлийн тогтолцоо буюу олон улсын нэршлэрээ pay-as-you-go схемээр бол явж байна. Тэгээ энэ бол 9 оноогаар явж байгаа. За тэгээд цаашдын зорилт бол олон давхарт буюу хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоор бол орох зорилт бол байгаа. За хувилбар тооцоолуудыг бол бүгдийг хийсэн. Тэгээ энэ итгэл зүйрийг бол бид нар 2026 онд мөрдөх итгэл зүйрээ бас батлуулаад бас бид нар ажиллаад мөрдөд явж байгаа. Харин итгэл зүйртэй холбоо итгэл зүйр нь бол окей. Гол асуудал нь юу вэ гэхэд итгэл зүйрийг ашиглаад гарч байгаа доод хязгаар нь одоо сая 404 байгаа дээшлүүлэх шаардлагатай байгаа судалгааг бүгдийг хийгээд бид нар бас иргэдэл гишүүний ажлын хэсэг бүгдийг танилцуулчихсан байгаа. Энэ дүн бол 2 сая 400 болгож өсөх юм бол 320-аас 350 тэрбум нэмэлт их өсрөөс шаардлагатай гэсэн тооцооллыг бид нар бол нөгөө актуар тооцооллын аргаараа бүгдийг тооцоолж бодоод гаргаж танилцуулчихсан байгаа. За сурчлагын хувьд нийгмийн даатгалын байгууллага бол нийт 21 аймаг 9 дүүрэгт байгаа нэгжүүдээр дамжуулаад сурчлагаа хийж байгаа. Бид нар боломжоор хийж байна. Энэ оны эхний 3 сарын байдлаар манай мэдээлэл нийтдээ 10 сая хүнд хүрсэн байна гэсэн пэйжийн тоолтыг бас бид нар сайн гаргаж авсан. Нодон жил бол жилийн хэмжээнд 55 сая хүнд хүрсэн байна гэсэн юм хандлтын тоог бол гаргасан байгаа. Гэхдээ бид нарт бас учир дутагдал байгаа. Илүү их сурчлах, илүү их мэдээлэл өгөх, илүү их тайлбар өгөх тийм зөвлөмж өгөх ажлуудыг бид нар энэ жил илүү одоо татамжтай сайн хийх болно гэж төлөвлөж баярлалаа. Сайн хүү Ганбаатар гишүүн тодруулъя.
мөнгө хэрэгтэй байна 2.4 гэв их найд гэв мөнгө хэрэгтэй байна л гэж байна. Одоо байгаа Монголын ард түмнээс ард иргэдээс төлөөд байгаа төлж байгаа мөнгөөр бол одоо бид дийлхэ болсон гэдгээ бол аль биесээр хэлж яах гэж би ойлгож болох уу? Нэгдүгээр асуулт. Хоёрдугаарт одоо өнөөдрийг хүртэл бараг олон жил 30 жил зах зээлд ороод 34-5 жил ингээд төлсөн мөнгнүүдээс одоо менежмент нь хийгээд чадхаа боллоо хасах гараад байна гэсэн үг үү? Дараагийн асуулт гэвэл даатгал төлөгч энэ мөнгөний чи эзэд даатгал төлсөн төлөгчдийн төлөөлийн дуу хоолой энэ шийдвэр дотор ч орсон уу? Тэднтэйгээ зөвлөлдсөн үү? Тэдний байр суурь эсрэг байгаа юу? Дэмжиж байгаа юу? Энэ гадаа гудамд маш олон ахмадууд одоо ингээд болохгүй байна л гэдээ орилоод байгаа. Энэ хүмүүсийн байр суурь орсон гэж би итгэж болох уу? 4 номер Батчаргал дарга. За нийгмийн даатгалын Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. Нийгмийн даатгалын ерөнхий газар Бачаргал. Нийгмийн даатгалын ерөнхий газрын хувьд 4 санг хариуцаж ажиллаж байгаа. Тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, ажил хөдлөх гэсэн 4 сан. За тэтгэврээс бусад сангууд бол ямар нэгэн байдлаар балансаа бариад явж байна. Зарим бол урсгал үлдэгдэл бол нэмэх баланстай байгаа. Тэтгэвэр дээр бол энэ жилийн үед нийт 6 их найдын зарлагыг санхүүжүүлнэ. За энэ дээр 6 их найд дээр биднэрд бол зарим нь бид нар шимтгэлээс аавна. За улсын төсвөөс дэмжлэг бол 1.6 их найд төгрөг бас байгаа. Тэгэхээр энэ мөнгөнд дүн ямар утгатай вэ гэхээр 95 оноос өмнө тэтгэврт гарсан хүмүүсийн тоо бол 35 мянган хүн байна. Энийг бол төсвөөс санхүүжүүлдэг хуулийн зохицуулалттай. За 24 мянган цэргийн тэтгэвэр авагч байгаа. Бас төсвөөс санхүүжүүлнэ. Яг алдагдал дээр бол 300 орчим тэрбум төгрөгийн алдагдал байгаа гэдэг нь бас хэлье. За санхүүжилтийн хувьд гэх юм бол 94 онд батлагдаад 95 онд мөрдөгдсөн нийгмийн даатгалын багц хуулиар бол хуримтлалын биш одоо хуваарлтын тогтолцоо буюу